Үзэл дээрээ. Наа нэ ни но ну нөө нүү. Үсгүүд нийлээд уй боллоо. Уюуд нийлээд уг бүтлээ. Би ийм ичтэй. Бидний ертөнц гайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүгд санаасуу. Хамстаа байхдаа илүү хүчтэй. Хамаг бүхний үтэ чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч анд хэвлэлийн газар эхэл соёлоо түгээцгээе. Үзэгчтэй хүүхдүүдээ хөгжилтэй үсэг нэвтрүүлэг эхлэж байна. Би хөтлөгч агуулаа. Ингээд манай өнөөдрийн дугаард нийслэлийн ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн соёл могштой 3-ын ангийн цэнхэр баг. Харин тэдний өрсөлдөгчөөр миний баруун гартал нийслэлийн ерөнхий боловсролын 154 дугаар сургуулийн зулцаа багштай 3-ын ангийн улбар шар багийнхан. Уг бүтээж урдлаж тоглохдоо билүү. Тэмээд хүүхдүүдээ хөгжилтэй үсгүүд нэвтрүүлгийн 1-р үеийг эхлэж байна. Энэ үе бол сонсоё, харъя, бодъё. Ойлгомжтой юу? 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Улбар шар баг байна уу? Харин цэнхэр баг. Эхний үг бол дуу чимээгээр олж мэдэх боломжтой шүү. 5, 4, 3, 2, 1 нүдэнлаа. Ярилцаарай. Ямар нэгэн хөгжмийн зэмсэг шүү хүүхдүүдээ. 2 үетэй нэр үг шүү. 2 үетэй нэр үг. 2 үетэй нэр үг. Цаг дууссан байна. Ингээд үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дууссан бол хоогоо дараарай. Үгээ бүтээгээр цаг байгаа шүү, цаг байгаа шүү. 3, 2, 1 цаг дуслаа, цаг дуслаа. Үзэгчдийн 2 баг маань аль хэдийн үгээ бүтээсэн байгаа харагдаж байна. Бүгд хамт улбар шар баг эхлэе. Байж байгаараа улбар шар баг ямар үг бүтээсэн бэ үзэгчдээ хараарай. Моноёх гэдэг үг бүтээсэн байна. За тэгвэл нөгөө талыг харъя. Цэнгэр багийнхан болохоор ятаг гэсэн үг бүтээсэн байна. Яагаад моноёх гэдэг үг бүтээсэн бэ? Морин хуург их жаа. Бич. Морин уур юм уу? Тий. Морин хуургтэй 2 үетэй нэр үг мөн үү? Үгүй. Морин уурч ямар үг лээ? Холбоо үг тий? Тий. Яагаад гэвэл морин хуур шиг дуурайд байсан. Төстэй сонсогдсон байна тий. За цэнгэр багийнхан маань ятаг гэсэн үг бүтээсэн байна тий. За яагаад ятаг гэж бүтээсэн бэ? Дуугдэн дээр яг ятаг яг ингэж дуурсан байхгүй юу? Зөв. Ятаг харж ирсэн үү? Харжсэн. Харж ирсэн үү? Тий. Ятаг тавуулж чадахгүй юу? Чадахгүй. Чадахгүй юу? Ятаг гэдэг нь 2 үетэй нэр үг мөн үү? Тий. Чи нэг тэгвэл ятаг гэдгийг нэг үеэр таслаад өгөөч тгөө. Ятга. Ятга. Зөв. Зөв. За чиний хувьд яагаад ятаг гэж бүтээсэн бэ? Яг ятаг шиг дуурайдсан учраас. Ятаг тавуулж чадахгүй юу? Ятаг хэдэн уцтайг мэдгүй юу? Би ер нь бол тоолж үзээгүй. Би тоолсон 13 байлээ шүү. Заа ёо. За үзэгчтэй хүүхдүүдээ 1-р үеийн эхний үгийн зөв хариулт бол юу байсан бүгд олж мэдцгээе. Зөв хариулт нь ятаг гэсэн үг байжээ. Баяр хүргэе. Цэнгэр багийнда баяр хүргэе. Тэд
Энэ үеийн эхний үгийг амжилттай зөв тааж багтаа 1 оног авчаалаа. Баяр хүргэе. Улбар шар багийнхан морин хуур гэж үгтэйгчсэн гэж байна шүү дээ. За тэгвэл бүгдээрээ морин хуур яг яаж тоглодгийг сонсч үзэх үү? За тэгээ сонсъё. Зээ гэж хэлдэг байна шүү дээ. Морин хуур ингэж тоглодог нь зөв. Зөв. За тэгвэл бүгдээрээ одоо ятга яаж дуурдгийг сонсох уу? За ятгыг сонсъё. Илүү зөөлөн, илүү уян алархаад дуурж байна шүү дээ. За тэгвэл морин хуур ятга хоёрын маань хөгжмийн сонсголын хувьд ийм ялгаатай байд юм шүү. За юу хүмүүс те? Одоо ойлгож авсан уу? Ойлгож авсан. Хоёр дахь үг бүгдээр яаж олж мэдэх вүлээ? Студид тоглогдох жүжигчний үйл хөдлөлөөс буюу этүүдээр олж мэднэ тийм үү? Бүгдээрээ яг одоо тайзан дээр жүжигчнээ урьцаа гараа алгаач тогтоорой. За анхаараарай хүүхдүүдээ яг одоо үг бүтээх цаг эхэллээ. За чам хин гэдэг вэ? Нэмэн яагаад тоогооч гэж бодсон? Яг тоогооч шиг хоол хийгээд байсан. За чи гэтээ хоол хийдгүү? Үгүй. Хийж үдчихсэн. Хэрчээ. Аха. Чи тэгвэл сая ямар хоол хийсэн гэж бодож байна хараад? Шилтэй хоол гэж бодсон. Шилтэй хоолоо. Чи болохоор Пилау. ямар хоол хийсэн гэж бодож байна? Хуур гэж. Хуургуу. Үнэрлээд үзье та. Шилтэй хоол юм уу? Ямар үнэрч чинь? Шилтэй хоол. Шилтэй хоолны үнэр үнэртэй байх шиг байна те. За чи болохоор юу гэж бодож байна? Уугаад ирсэн үү? Чи юу гэж бодож байна? Шилтэй хоол. Шилтэй хоол гэж бодож байна те. Гэтэ тоогооч гэж бүтээсэн байна те. Тоогооч гэдэг нь хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн үү? Мөн. За үердэслээ үзүүлчих. Тоогооч. Яг зөв хүүхдүүдээ. Тоогооч гэж тасардаг байх нь те. За улбар шар багийнхан маань мөн адил тоогооч гэдэг үг бүтээсэн байна те. За сайн уу? Сайн. За яагаад тоогооч гэдэг үг бүтээсэн бэ? Тоогоочоор нөө хоол хийжсэн. Хоол хийжсэн те. Чи хоол хийж чадах уу? Чадахгүй юу? За ээж нь гоё хоол хийдэг үү? Хийдэг. За ээж нь хамгийн сүүлд ямар хоол хийсэн? Ээж ямар хоол хийсэн? Ээж спагетти хийсэн. Сая ямар хоол хийсэн? Сая гурилтай. Сая бол гурилтай шил хийчих шөлөө. Хуушуур. Сая гурилтай шил. Гурилтай шил. Сая хуушуур хийсэн. За үнэрлээд үзчихээ. Ямар хуушуур? За үнэрлж. Хуушуур байна уу гурилтай шил вэ? За та хоёр үнэрлээ. Үнэртэж шít. Хуушуур. Хуушуур юм шүү.
Тийм ч юм. Тийм ч юм. За чи юу гэж бодож байна? Тоож Тоож л гэж бодож байна. зүгээртэй тоож гэж. За чи яагаад тоож гэдэг үг хэлсэн бэ? Тоож шиг хоол хийгээдсэн. Хоол хийгээдсэн үү? Чи хоол хийж чадах уу? Шидгоо. Чадахгүй юу? Чи чадах уу? Чадахгүй юу? За тэгвэл юужсэн бүгдээрээ хамтдаа зөв хариултыг олж мэдцгээе үзэгчтэй. 1-р үеийн 2 дахь үг. Тогооч байж хүүхдүүдээ баяр хүргэе. За үзэгчтэй хүүхдүүдээ 2 баг маань хоёулаа тогооч гэсэн үгийг амжилттай зөв бүтээсэн байна. Харин аль баг нь дөрүүлж хонгоо дарсан бол Цэнгэр баг хонгоо дарсан байна. Баяр хүргэе. 3 дахь үеийн үгийг бүгдээрээ студид тоглогдох тоглолтоос олж мэдгэр байна. За хүүхдүүдээ. За сайтар ажиллаарай. Нэг үгтэй нэр үг шүү. За юу. Үг бүтээх цаг эхэллээ. Цэнгэр багийнхан маань бүс гэдэг үг бүтээсэн бол улбар шар багийнхан маань мөн аль бүс гэсэн үгийг бүтээсэн байна. Бүс гэдэг нь нэг үедээ нэр үг мөн үү? Мөн. Мөн те. За чи бүс бүсэлж чадах уу? Чадна. Сая 2 хүн бүс бүсэлж чадчихсан уу? Чадсан. Чадчихсан. Би бол чадаагүй гэж бодож байна. Бүгдээр асууя те. За, сайн уу? За, яагаад бүсгээ бүтээсэн бэ? Яагаад гэвэл хүний хувцсыг бүсээр оёодсан. Бүс гэдэг зүйл чи яадаг вүлээ? Нар зүүн гэж тойруулж бүслэгчтэй тийм үү? За тэгээ эмэгтэй хүн бол ялимгүй жоохон дээшээгээ те. Эрэгтэй хүн бол арай нэг жоохон доошоо бүсэлдэг тийм үү? Яг зөв. Тэгээд амсрыг нь дээш нь харуулж бүсэлдэг байх нь те. Энэ үеийн 3 дахь үг нэг үедээ нэр үг нь ямар үг байсныг олж мэдэх үү? За тэгээ харцгаая. Бүсвэж! За баяр хүргэе. Гэхдээ би 2 багтаа энэ удаа хоёуланд нь оноог нь өгмөр байна. Яагаад тэгэхээр энэ бүс гэдэг энэ үгийг та нар бүгдээрээ гайхалтайгаар олж мэдэж үсгээ нийлүүлсэн байна шүү дээ. Зөв үү? Тэгэхээр би 2 багтаа хоёуланд нь оноог нь өгөхөр шийдлээ шүү. За ёо. За баяр хүргэе хүүхдүүдээ. Хүүхдүүдээ одоо харин хөгжилтэй үсэг нэвтрүүлгийн 2 дугаар үеийг эхлүүлэхэд билүү? Цэнгэр баг билүү? За тэгвэл бүгдээрээ энэ үеийг хэлэх юм хамтдаа түргээлэг хэлэдэх үү? Гараа үргий. За Джеусик. Улбар шар багийн Джеусик тайсан дээр гараа. Цэнгэр багаас зайн үсэг гараад. Сайн уу? Сайн. За Джеусик чи түргээлэг мэдх юм уу? Мэднэ. За тэгвэл чи бид нар зөөрхөн мэддэг түргээлэг хэлээч. Арын улаараа 5 тарган 5 бай. Оо ямар мундаг юм те. Цэнгэр багаас сууя. За сайн уу ийм үсгэ? Сайн. За түргээлэг мэдх үү? Хуригтай хулмаар хурдагтай бармаар хуригтай хулмаар хурдагтай бармаар. Ямар мундаг юм. За харин энэ удаа та хоёр хамтдаа Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу гэсэн түргээлэг хэлэх нь ойлгосноо? Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамц чамд цамц өгснөө, жамчин өгсөн чамд одоо би юу? Оо ямар мундаг юм те. За тэгвэл Цэнгэр баг. Жамц чамд цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? Жамц чамд Цамц өгсөн, жамцын өгсөн цамц чамд байна уу? За одоо ямар мундаг. Одоо нэг хурдтай хэлдэг. Жамц чамд өгсөн, жамцын цамц чамд байна уу? Баяр хүргэе. Үдэгчтэй одоо харин хөгжилтэй өсгөөд нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Намайг олооройгийн дөрвийг мэддэг хүүхд байна уу? Гараа өргөө. Яадаг үлээ? Намайг олоорой яадаг үлээ? Тайлбарлаад өг. За нааша гараад ир. Сайн уу? Сайн.
За намайг олоороо яадаг үлээ дөрмөн. Дөрөв нь ингэж байгаа штэ. Ямар ч нэг баг нь ингээ асуулт асуугаад ингээ нуугдмал үсгнүүдээс нь ингээ асууна. Тийм ээ, хоёрдугаар үе буюу намайг олоороо багууд эсрэг багийнхаа таны мэдгүй мэдлэг сорих үүднээс гэрийн даалгаварт 3 дугаар ангийнхаа Монгол хэлний сурах хүчгийн номноос асуулт бэлтгэж ирсэн байгаа тийм үү? Тэр асуултыг бид нэр яг одоо асуух гэж байна. Одоо харин бид бүхний өмнө улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайснаа урьж байна. Цэгэр. Сайн уу? За. За тэгвэл хоёулаа хамтдаа Цэгэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайснаа урья. За цээ өсөг байна, өсөг байна, өсөг байна тий. За асуултанд хариулах бэлэн. За нэг амжилтаа гаргач. Цэгэр багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? Одоо харин улбар шар багийн асуулт асуух байлж. Асуултын өмнө бүгдээрээ хамтаа улбар шар багийн асуултын хариулт олсон нууц үсгүүдийг тайснаа өрье. 1 үсэг, 2 үсэг, 3, 4 үсэг байна тий хөгтүүд ээ. За одоо харин улбар шар багийн асуултыг бүгдээрээ сонирхсаад. Эхний үе нь их шиг үсэг, эндээс залгах үе нь тооны нэр нийлүүлж уншвал ямар нэгэн амтны нэр болно. Асуулт ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Нэгийн таа тэгээд За цаг дууссан байна. За хариулт хэлээрэй. Үнэг. Зөв үү? Зөв байна, баяр үргээ. За өснүүдээ нэг харуулчих. Эхний үе нь их шиг үсэг, эндээс залгавал тооны үе. Нийлүүлээд уншвал нэгэн амтны нэр гэсэн чинь үнэг байсан байх нь тийм хөгтүүд ээ? Тийм. Ингээд үнэг гэж шууд асуултанд хариулж чадсанаар Цэгэр баг маань 5 онооны эзэд болсон байна. Баяр үргээ. Улбар шар баг байна уу? Цэгэр баг байна уу? Хөгжилтэй үсэг нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо харин Цэгэр багийн асуулт асуух ээлж. Ингээд Цэгэр багийн асуулт асуух сурагчийг тайснаа урьж байна. Сайн уу? Сайн. За чамаа хин гэдэг вэ? Сандан. Одоо хоёул улбар шар баг ихнийг өрөх үү? За битгэлтэй нөө. Тийм. За тэгвэл яг одоо улбар шар багийн асуулт найруулах 3 сурагчийг урьж байна. За Б үсэг, Ж үсэг, И үсэг байна те. Нууц үсгүүдийг харахад бэлэн үү? Бэлэн. Тэгвэл нууц үсгүүдээ гараад ирээрээ. Гүүрээ. 1 үсэг, 2, 3, 4, 5, 6. Гисэн 6 үсэг байна тийм үү? За. Та бүхэн асуултандаа шууд хариулж чадах юм бол 5 оног боломжтой. Шууд хариулж чадахгүй үсэг нэг боломж ашиглах юм бол 3 оноо. Ангийнхнаасаа тусалцаа авсан тохиолдолд 2 оноо ш ойлгомжтой юу? Ойлгомжтой. Цэгэр багийн асуултыг сонсцгоо. Ээлжид зан 3 зүйлээр илэрдэг. Нэгдүгээрт үг, хоёрдугаарт сэтгэл, гуравдугаарт юугаар илэрх вэ? Илдэг зан 3 зүйлээр илэрдэг. Нэгдүгээрт нь үг, хоёрдугаарт нь сэтгэл, харин гуравдугаарт нь юугаар илэрдэг вэ гэсэн асуулт байна. Бэлэн үү? Бэлэн. Бэлэн бол цагийг эхлүүлье. Илдэг зан 3 зүйлээр илэрдэг. Нэгдүгээрх нь үг, хоёрдугаарх нь сэтгэл, гуравдугаарх нь юу лээ? Үйлдэл зөв үү? Зөв байна, баяр үргээ. За нэгээрээ шийдээрэй. Үйлдэл гэдэг үгийг амжилттай зөв тааж улбар шар багийнх маань багта 5 оног шууд авлаа. Баяр үргээ. За Цэгэр багийнх маань бидэнд илдэг зангийн 3 илэрлийн тухай ярьж өгөөч тийм үү? Нэгдүгээрт үг яг тэгвэл нөгөө баярлаа, уучлаарай, гэлаалаа гэдэг үгийг ашиглах нь энэ нэгдүгээрт үг байна. Хоёрдугаарт сэтгэл нь чи хоолгүй шүү гэж яг өөрөө бодож яаж туслах вэ гэдэг талаар бодох өөрөө сэтгэл тийм болохоор тэр нь хоёрдугаарт болсон. Гуравдугаарт үйлдэл яг гэвэл үйлдэл санал тавьж өгөх, хаал гангайлгаж өгөх, юмаа хуваалцах энэ гурал болсон. Монгол ёс хүмүүжил хичээлээр нь гард юм тийм хөөхдүүд ээ? Тий. Өөр ямар үйлдэл өгдөг лээ? Өөр баярлалаа. Хэцүү юмыг нь зөөж өгөх. Хэцүү хүнд юм зөөж өгөх. Өөр өвөө эмээдээ хоол зөөж өгөх.
Хоолыгт нь туслаж өгөх тийм ээ. За би үсгээ чинийхээ. Ай тавгаа. Аяа тавгаа аваад өгөх тийм үү? За ингээд бид бүхэн гайхалтай тань мэдгүй асуултыг бэлтгэж ирсэн. Элдэг 3 зан. Цэгэр багийнхаа баяр хүргэе хүмүүстээ. Болбор шарбаг байна уу? Харин цэгэр баг байна уу? Одоо харин нэвтрүүлгийн 3 дугаар үе тавтай морил. Энэ бол үсгээр наадыг. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Цэгэр багаас эхэлж гэж байна. Цэгэр багийн үсгээр наадаг сурагчдыг тайснаа урьж байна. Энэ үсэг, энэ үсэг, эр үсгүүд байна. Сайн уу? Сайн. Цаашаа. Сандарч гинөө. Сандарч. Айгу те. Та бүхэн яг одоо гарч ирэх үсгүүдээр наан цан нь оруулаад хойш урагш нь хөдөлгөөд 1 минутын хугацаанд самбар дээр бичиж 2 минутын хугацаанд ногоон тайсан дээр үгээ бүтээснээр бүтээсэн үг болгоны тоолонгоор 1 оног авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол та бүхний даалгаврын үсгүүдийг харцгаая. Цэгэр багийн даалгаврын үсгүүдийг урьж байна. Г үсэг А О Ил араас дахиад игээд З үсгүүд гарч ирсэн байна. Баяр хүргэе. За бэлэн үү? Бэлэн бол цагийг эхлүүлцгээе. Ат. Өгчн. Гал. Агавчсан. Галуу. Өө нэгэрч. Га. Өгчн. Саац. Саац. Өгчн. Гар. Зак. Зак өгчн. Цаг дуслаа. За одоо та бүхэн 2 минут хугацаанд ногоон тайсан дээр үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Хугацаа байгаа болохоор бичгүүгээр шууд бас үгээ зохиож олно шүү. За юу. За бэлэн бол цагийг эхлүүлье. Ногоон тайсан дээр шүү. Ногоон дээр. Яа. Буруу байна да. Эсэргээр нь Гал гэдэг үгийг авлаа. Ууд гэдэг үгийг авлаа. Аз гэдэг үгийг авлаа. Гэдэг үгийг авлаа. Аз гэдэг үгийг авлаа. Цаг гэдэг үгийг авлаа. Цаа гэдэг үгийг авлаа. Алаг гэдэг үгийг авлаа. Яа. Билээ чи яваа. Си. Заал гэдэг үгийг авлаа. Аалц гэдэг үгийг авлаа. Ахад цаг байна. Ахад үгтэйгээрээ. За гэдэг үгийг авлаа. Цаг дууссан байна. Сандарсан уу? Сандарсан. За. Агта бэлсэн үү таад? Бэлсэн. Агтэр хэдэн үг авч ирсэн бэ харин? 18. 18 аа. Энэ удаа тэгвэл жоох арай бага үг бүтээсэн үү те? Аха. За тэгвэл найзуудаас ч асуу те? Найзуудаас асуу. За сайн уу Зевсгэ? Сайн. За сандарсан уу?
Үгүй. Үгүй юу. За А үсэг чи сандарсан уу? Сандарсан. За ямар үгэнд оролцсон бэ? Аал. Аалц гэдэг үгэнд оролцсон байна те. За чиний хувьд Сандарсан. хэцүү байсан уу? За ямар үгэнд оролцсон? Аал, заал, алаг. Гих мэтлэн те. Ангидаа бэлдэх яг энэ тайзан дээр гарч ирэх хоёрын ялгаатай байна уу? Ялгаатай. Аль нь илүү хэцүү вэ? Тайз. Тайзан дээр жоох хэцүү байна те. За чиний хувьд Хэцүү. хэцүү байсан уу? За чи уусгийн нэг ийшээ гараад ир те. Энэ зогсчих. За хоёулаа ийшээ хараад үзье. Өөр ямар үг бүтээх боломжтой байсан юм шиг байна. Чи бодоод үзье. Алаг. Зуул гэдэг. Зуул гэдэг үг бүтээх боломжтой байсан байна те. За үсгээ тэн зогсчих. За сайн уу гээ үсгээ. Чи өстө тайзан дээр баг нисээд байна уу? Яагаад вэ те? Чи өстө хамгийн урд нь үйлээ ш те. За ямар үгэнд оролцсон? Алаг. За өөр Гал ахаа. гал гэдэг үгнүүд оролцсон байна те. За тэгвэл та бүхэн 3 дугаар байс нийтийн хэд үгийг амжилттай зөв бүтээж хэд он авсан бол бүгдээ үзгүү. За самраараа дагч. За анхаараарай. Цэнгэр багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? За тэгвэл яг одоо Цэнгэр багийнх маань 3 дугаар байс нийтдээ гал, уул, аз, га, лаад, цаг, ла, алаг, заал, аалз, заа гэсэн нийтдээ 11 үгийг амжилттай бүтээж багтаа 11 он авчээ. Одоо харин улбар шар багийн асуулт асуух хэлж. Ингээд тайснаа улбар шар багийн үсгээр наадах 3 сурагчийг өрж байна. За сайн уу залуусаа? Сайн. За эсрэг баг 11 он авцсан байгаа. Одоо тэгэхээр та нар нэлээд хичээх хэрэгтэй болох нь тийм үү? 13-аас дээш л оноо авах хэрэгтэй. Яг зөв дээш оноо авах нь ангидаа бэлдэж үзсэн үү? Үдсэн. Дөрмөө мэдж байгаа юу? Мэдж байгаа. Яг үлээ 1 минут хугацаанд самбар дээрээ бичээд 2 минут хугацаанд тайзан дээрээ үгээ бүтээн. Бүтээсэн үг болгоны толонгоор 1 оноо. Зөв үү? Мөн. Бэлэн бол та бүхний даалгаврын үсгүүдийг өрж байна. За гараад ирье. Ү үсэг байна. Ахад ү үсэг байна. Ис үсэг байна. Х ин а. Гисэн үсгүүдийг та бүхэн ашигласан ээ. За бэлэн үү? За. Бэлэн бол цагийг эхлүүлье. Су. Хан. Хүү. Хан. Хан гэж яахгүй наа. Хас. Хан. Уга хан гэж үг болоо. Бага хан. Үгүй хан наа гэж. Сан. Дач сан жоохон сан. Ух тийм яахгүй. Ух гэж болоо. Ус. Анх. Ас хурлаа. Хагнуус байна. За одоо та бүхэн 2 минут хугацаанд тайзан дээрээ амжилт шүү. За юу? За бэлэн бол эхлэе. Су нааш. Сүү гэдэг үгийг авлаа. Ах гэдэг үгийг авлаа. Хан. Ус. Бэсэт. Үс гэдэг үгийг авлаа. Анх гэдэг үгийг авлаа. Хан. Ас. Хоо, сав бэрсэт. Ас гэдэг үгийг авлаа. Сан гэдэг үгийг авлаа. Ан гэдэг үгийг авлаа. Ас хэлсэн шүү. Үх гэдэг үгийг авлаа. Хан. Хан гэдэг үгийг авлаа.
Хас гэдэг үгийг авлаа. Одоо үгээс хаа. Дүүрчин ч үгээс хаа. За дахиад хугацаа байгаа. Би ч шаардлагагүй шүү, шууд хэлж болно. Сүх гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. Чаан хин гэдэг лээ? Нинч нарав. Энч нарва ямар үгэнд оролцсон блэ? Үү. Сүү гэдэг үгэнд орсон уу? Аха. За, чаан хин гэдэг вэ? Сондар. Анги дээрээ бэлснээс нь ямар байсан? Амир. Амар байсан уу? За, хэдэн үг бүтээсэн бол гэж бодож байна? Таагаад хэлдэ. Би Шууд таагаад нэг тоолч. Хэд бол 7. 7 чи хэд гэж бодож байна? 11. Одоо ингээд нэг таймнаар нэг хардаа өөр ямар үг бүтээж болох байсан бэ? Нас. Оо яг зөв нас гэдэг үг бүтээх боломжтой байсан юм шүү дээ. Нүү гэж үг бүтээх боломжтой байсан байна. Уул дахиад зөндөө үг байсан байна те. Аха. За тэгвэл надад самбар өгөөрэй. Хэд үг бүтээсийг харцгаая. 11. За. Аваа. Улбар шар багийнхан 3 дугаар байс нийтдээ хэдэн оноо авсныг олж мэдцгээе. Сүү, ах, үс, анх, ас, сан, ан, үх, хан, хас, сүх гэсэн нийтдээ 11 үгийг амжилттай зөв таасан байна. Баяр хүргэе. Улбар шар багийнхан маань энэ үеэс 11 үгийг зөв бүтээж 11 оноог цуглуулж чадлаа. Ахин баяр хүргэе. За. Улбар шар багийн 154 дугаар сургуулийн 100 заяа багшигаа тайзнаа орж байна. Ангийнхан дэмжээрэй. Мөн адил 3 дугаар сургуулийн соёлмоо багшигаа тайзнаа орж байна. Дэмжээрэй өгтөдөө. За сайн байна огшаа. Сайн байна уу? За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бидэнтэй сэтгэлдээ уулзаач. Хүүхдүүдээ ингээд хөндлөнгийн байдлаас хараад иж хахад айгүй өмнөөс нь сандардгийн байна. Босоод үгийг бүтээгээд өгмөр санагдгийн байна. Бид нар болохоор орж ирэхдээ өнөөдрийг аж аргалтайгаар дурсамж бүтээж өнгөрөөе гэж үзсэн. Тэгээд бид нар бол тэр зорилгодоо хүрлээ гэж бодож байна. Үнэхээр аж аргалтай байлаа. Өмнөөс нь аж аргалтай байлаа хүүхдүүдийнхээ өмнөөс. За баярлалаа. Та хэд жилдээ багшилж байгаа вэ? 3 дахь жилдээ багшилж байгаа. Гайхалтай. Миний анхны анги тий. Анхны анги үү тий? Анхны ангиг нэгээс нь авсан. За. Баярлалаа. Баярлалаа. За сайн байна огшаа. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За хүүхдүүдийг тайсны араас харах ямар байд юм бэ? Анги дээрээ бэлдэх яг ирээд тэмцээнд орох хоёр яг ямар ялгаатай байд юм бэ? За өнөөдөр хүүхдүүд маань маш сайхан гахалтай идэвхтэй орцлоо. Тайсны араас хараад маш их сандарч байлаа. Одоо өмнөөс нь бараг гараад гүйчмээр санагдчихсэн. Ангидаа бэлжсээс тэс өөр байна. Ангидаа бол хүүхдүүд маань чөлөөтэй, тайван бэлддэг. Энэ тайсан дээр гарангуудаа сандраад бас жоохон удаашрах хандлагатай байлаа. За баярлалаа. Та хэд дэх жилдээ багшилж байгаа вэ? Би 35 дахь жилдээ ажиллаж байгаа. Миний отгон шавнар байгаамаа. Оо баярлалаа танд. За отгон шавнар гэхэд та бас одоо ингэж тэтгэвтэй гарах юм уу те дуусгаад. Оо ямар гоё юм бэ те. Манай нэвтрүүлэг мөн адил бас нэгэн гайхалтай залгамж халаа, нэгэн гайхамштай залгамж халааг бас өгж байгаа юм байна шүү те. За ингээд хоёр багтаа хуйланд нь амжилт хүсээд манай нэвтрүүлэгтэй хамтран ажилладаг Анд хэвлэлийн газрынхны зүгээс та бүхэнд ийм гоё номын дээжсийг явуулсан дуулахад таатай байна. Та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарай багш нараа. Ийм гоё номын бэлгийг гардуулж байгаа Анд хэвлэлийн газрынханд бас баярлалаа гэж хэлье. За үзэгчдээ одоо харин төгжилтэй өсгүүдээ бүгдийг нь урьж гараад ирээрээ. За гараад. Come up with me, I'll take you high. That prima donna spice up your life. You know I got that shit that you like. So come up with me, run up, jump. Watch me running up the place. I'm already starting and my girls are on the way. Watch me up the place. Үзэгчдээ хүүхдүүдээ хөгжилтэй өсгүүд нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид бүхэн 3 үеийн турш үг бүтээж, тань мэдгүн асуултанд хариулж, эхлэлийнхаа эрдэнэсийн сангаар аялсны үр дүнд нийслэлийн ерөнхий боловсролын 154 дугаар сургуулийн 100 сая багштай 3-ын А ангийн улбар шар баг маань 17 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Харин нийслэлийн 3 дугаар сургуулийн соёлмоо багштай 3-ын А ангийн цэнхэр баг маань 19 онооны эзэд болсон байна. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай хүүхдүүдээ. Баярлалаа. So come out with me, I'll take you high. That prima donna spice up your life.
ичтэй бидний ертөнц гайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид нэг чигтээ 35 бид бүгд санаа зов. Хамтдаа байгаа илүү хүчтэй. Хамаг бүхний үгтэй чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе.